бурхан чи минь хаан бай хариулж надад хэлээд өгөө. За энэ сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Тэгээд уламжлалт ёсороо яг ер нь одоо ингээд Улаанбаатарт нэг гоё том тоглолт болохоор манай цусланд ирдэг нэг тийм бичгтэйгөө хуйлтаа болчиход байгаа юм. Бүгд ирсэндээ одоо хүүгээс ахуулаад харанг хорд одоо тэгэл зү хамгийн сүүлд юуных ирч бай. Саундын ирсэн. Тэгээд өнөөдөр ингээд манай цусланд миний хайртай найз, миний хүндэлж явдаг супер дуучин, Монгол Улсын гавьяа жүжигчин, поп дива, зуны мандал дуучин Сараа маань хүрэлцээсэнд найзгнууд бол маш их нэр хүндийн асуудал байна. Тэгээд сая Сараа маань энэ голд суужсэн. Би нэг албаар голд суулгацсан байхгүй юу. Надад хүмүүс айгүй шүүмжлээд идэв. Хөө чи одоо ингээд дандаа хүмүүсийн биед ингээд гар хүрээд байх юм аа зөвшөөрлгүйгээд. Тэр би Сараагийнхаа биед гар хүрэхгүйгээд цаашаа суулгасан чи манай операторууд ганхуухаа Сараа их чи найшин суулгах гэж суулгасан. Одоо хүрхээс өөр аргагүй болчихлаа. Хүрхээс таахтай бид ч одоо багийн найзуудын болохоор ямар ч асуудалгүй. Яг жоохон тийм шүүмжлэлтэй. Тэгээ Сараа минь хүрэлцэн ирлээ. За мэдээж хүрэлцэн ирсэн шалтгаан бол ойлгомжтой. Одоо энэ 26 оны 6 сарын 6 өдөр нэг гоё таарчтэй тий 26 оны 6 сарын 6 супер гоё өдөр тий супер гоё өдөр Сараагийн маань одоо энэ урлаг зүтгэсний 40 жилийн одоо хүндэтгэлийн гоё тоглолт нийслэлийн маань төв зөнгөлт хүрээлэнд ганц Сараагийн маань тоглолт биш ээ энэ бол одоо миний ойлгож байгаагаар бол Монголын рок попын одоо 40 жилийн баяр ахгүй 40 жилийн баяр болох гэж байна. Тийм үднэс би Сараагаа урьсан тэг үлцээш маш их л найздаа. Баярлаа бас танад их сайхан байна. Гоё. Сая айгүй бүдгэр байж байгаа Сараа минь ирсэн чинь би ч нөгөө Сараагаа даарчихгүй гээд амин даалст бүх байдаг гал малаа бүгдийг ингээд өрдөөд түлээд гэсэн чинь Сараа ирлээ гар гарлаа. Энэ ч бас цаас өөр юм аа миний найз. Баярлаа. Сайхан байна. Өөр юм аа. Би анх Сараатайгаа яаж танилцсан түүгээс ярьсан дээр баг. Та ер нь яг мэдээ Сараа минь одоо энэ тоглолтын өрөөнд зөндөө ярилцлаганд орж байгаа баг. Тэгээ манай цусланд ирж байгаагийн шалтгаан өөр юм ярьдгийн шүү. Сараа маань за бити гомдоор онгоо ярина сонин юм би чамаас асуун. Асуудал шүү. Тэгэхгүй бол одоо тэгэл тэр тоглолт гэсэн тэр клипинг гэсэн гэл одоо нэг тийм ярмааргүй байна. Түүнийгээ сүрэлцээш маш баярлаа. Манай Сараагийн back vocal одоо нэрүүдийн л хэлэхгүй. Тэр нэрүүд нь айгу сүртэй юм аа. Юу? Гандима. За. Охин тэнгэр. За. Золоо, Зизи золоо. Тижи бро. Зизи Тижи бро. Яг таяр ингээд гой суудсан юм шүү. Яг нийлээд. Хувцунраач гэсэн ингээд нэг тийм хувцунраач. Манай Гандима ч өргөн хамтлагийн аргилагтаар чин Бямбагийн харин тийм ингээд би сая л мэдлээ. За манай охин тэнгэр чин нөгөө voice-ийн Ономбот коучийн багийн охин тэнгэр. Тийм байна. Тийм. Зизи бас voice-д орсон. Хэний баг явуулжлаа? Ока гэж юм. Окагийн баг яг ока гэж байгаа дуурайгаад идэв юм шүү. Ай дуурайгаад идэв. Image maker нь тийм харагдаад байна шүү дээ. TG яг багтуулээ. TG чинь юу ахгүй. TG ширэн манай random хамтлагт 22 онд орсон байдгийн. Тэгээ анх бид нар Никтон дээр зэрэг ирсэн баяраар тоглолт хийхээр болоод тэгээ байдрагт ажил гараад яралтай ажил гараад тэгээ бид нар TG гуйсан. Тэгээ TG-ст богино хугацаанд бүх дуунуудаа тэгээ шүү дээ авьяас тийм. Тэнгүүд аягүй таалагдаад тэнгүүд байдраг ажиж жоохон азан чи бид нар Супермен тоглолтоо шууд корпоратив тоглоё гэдэг. Ингээд яатсан. Тэгээд ерөнхийдөө бидэртээ яг хамтарснаас хойш бид нар Playtime-д бас хамт тоглосон. Playtime-д нөгөө нэг амар юм гоё тоглолт болсон бидний хувьд бол айгүй тесрэлттэй. Тэр тоглолтыг бас асаасан залуу энд сууж байгаа шүү. За тэгээд тэгээ одоо тун удахгүй манай Батхүү маань бас ирнэ. Бука маань бол завгүй болсон юм байна. Тэгээ ерөн бас яг хуу жоохон акустик маягаар явчих та нар минь бол. Батбар ирнэхээр ахын бөмбөрийн тоглолт чи гэсэн чи Батбар. Хүү та чадах юм уу гэсэн тоглоё шүү дээ. Манай хүү чинь тоглосон. Хүү авган манай хүү маань тоглосон чи өнөөдөр ханид хүрээд. За чи алдуураад үрээд. Түүнээс сая над руу ярьж байна. Юу би Сараа ичтэй тоглох байсан шүү дээ. Би хүүтэй тоглосон, хурдтай тоглосон, харангтай тоглосон, одоо Сараа ичтэйгээ ариун нэгтэй тоглосон гэдэг. За яг дараа дахиад ирнэ шүү дээ. Зөндөө ихжээгээ тоглолтын дээр мэдээж очин ойлгомжтой болно. Тэгээд яг ийм бүрэлдэхүүн ирсэн байна. Тэгээд би танилцсан түүхээсээ эхлээд ярих гэж бодож байна. Ер нь яг мэдээж 40 жилтэй. Тэгэхээр одоо 86 гэж ойлгох ухрах байх. 86 гэхээр Сараа маань 10 эдтэй л жоохон 16 16 жоохон хүн байсан. Тэгээ би ч нэг 23 дугаар сургуулийн тухайн үедээ бид чинь бас нэг өөрсний хамтлаг энэ төр гээл тэгээ манай дээдлийн ангид Сэлэнгэ уянгаа гэдэг айгүй хоёуг дуулдаг. Тэгээ тэд чинь ямар нэртэй хамтлагч үлээ одоо манай Алай Роз тэгээ манай MCC Оцграл нийлээд нэг тийм хамтлагтай.
Тэгээд бид ч яг хөгжим дуртай юм чинь тэдний ингээд тоглолт моголтыг үздэг. Тэгээд Сэлэнгээтэй их найзлсан, Уянгаатайг их найзлсан. Тэгээд нэг байжсэн чинь Сэлэнгээ нэг удаа намайг яг маа сургуулийн ардталт нь зургийн институт байсан шүү дээ. Тийм цаадалтай. Зургийн институт нэг очиод улаан болон төлөв юу гэдэг ч үү тэр. Тэгээ клуб улаан клуб чинь тийм нэртэй. Тэнд очиод нэг байгууллага болгоны өөрийн гэсэн хамтлагтай байлаа. Тэгээ зургийн институтын дээрээ мөнгө харандаа гэдэг тийм мөнгө харандаа гэдэг. Улсын барилгын зургийн институтын дээр гэдэг. Тэгээд дээрээс нь Сэлэнгээг дээрээс нь би маань түшгэ маань энэ юм ганц Батүшг тийш тийм. Түшгэ маань найдварсан. Тэгээд түшгэ маань тэнд байсан. Тэгээд очиод чи бол санахгүй байх. Чи жоохоо охин байсан. Тэгээд би анх очиод ингээд та нар ингээд бэлтгэл хийгээд одоо яг ямар дууг найсан санахгүй байна. Тэгээд та нар англи дуу дуулчихсан юм. Тэр үуч нь бас нэг англи дуу дуулчихсан. Do you wanna take me tonight? Do you wanna make midnight? Do you wanna if you wanna take me to me? Энэ байсан баг тийм. Тэгээд яг тухайн үед ч нэг маш олон хамтлагууд байсан. Яг бид нар өөрсдийнхөө хэмжээнд англи дуумууд, Smokey, Beatles, Rolling Stones гэдэг тоглодог байсан. Тэгээд анх би ингээд сараг сонсчод тухайн үед би өөрөө бас гайгүй зор сургууль төгсөж байгаа тий. Тэгээд дээрэс нь бас англи хэл жоохон сурцсан. Тэгээд ямар гоё pronunciationтэй ямар гоё дуулдаг охин бэ гэдэг анх найзнууд чамайг тэгж харж байна. Тэгэхээр бараг 40 жилийн өмнө болж тарах гэдэг байхгүй юу? Тэгээд орос сургуулийн чинь ерөнхийдөө нөгөө бас pronunciation гайгүй те. Сэлэнгээ ч өөрөө англи бас англиар ингээ pronunciation. Тийм мундаг байсан. Тэр хоёр ч англиар их дуулдаг байсан. Тэгээд найз нь дараа нь би ойлгохдоо танаа ээж чинь англи хэлний багш байсан юм уу? Үгүй. Манай ээж чинь ерөн бол англи, орос хэлний, англи, герман хэлний багш төгсөж ирээд тэгэнгүүт Монголд бол англи, герман хэл тэр үе заадгүй байсан учраас шууд орос хэлний багш болж мэрэгчлээ солиод. Тэгэнгүүт яг уу би бол нөгөө зөвлөлтийн 20 эхэлж 23-ны их ангид байж байгаад онон бид нар ч юм. Тэ бид нар нэг анги байж байгаа. Тэгээд архалуу шилжтэй зөвлөлтийн 4-р сургууль. Тэгээд тэн чинь 4-р ангиас бид нар герман хэл сурсан. Тэгээд дараа нь бид нар яг би англи хэлийг бол нэг яг нэг дуугаар штэ тийм штэ бүгдээрээ дуугаар сурдаг. Лириксээр сурна штэ бид нар ингэж латинаар уншиж чаддаг усч юм бол англиар уншин штэ тий. Тэгээд нөгөө Queen тэгээд бүх дуунуудын пянцны ардалын үгийг хараалцтай амар бичин штэ уншаад. Тэгээ яг дараа нь бол 90 онд бол Peace Corp-ийн ирэхэд хүүхдийн ордонд нөгөө хүүхд тэнгэр хамтлаг байж хад Peace Corp-ийн Melinda гэж найз охинтойгоо Америк найзтай болоод. Тэгээ тэрэндээ Монголд заагаад Melinda надад англи заагаад тэгж байтал Сингапур яваад. Сингапур явсан тий. Тэгээ Сингапурт байсан нөгөө айлын маань охин үжингээд охин надад курст явангуудаа өөрийнхөө цааснуудыг штрихтж өгөөд нөгөө штрихтсэн юм нь баарн дуулж хугацаанд англи хэл сураад. За тэгэл ер нь англи хэлтэй болсон байдаг юм шүү дээ. За тийм ээ. Хараар сурсан гэх юм. Тийм ээ. Гэхдээ тэгэл 86 онд бүр супер англиар дуулжсэн. Би бол тухайн үедээ вау ингэж ийм pronunciation ингэж англиар дуулдаг цөөхөн дуучин байсан. Тэгэл анх тэгэл цараатайгаа танилцж байл та нэг гой урт үстэй хөөхөн охин орж иржсэн. Тод санаж шүү найзан. За тэгээ тэрнээс хойш 40 жил. За ёо. За одоо энэ 40 жилийг ярих ч одоо үнэхээр юм чурд хугацаа байна. 40 жил гэртээ орой төмстөө уурга хийгээгүй гэж бодхоос уур өрөөд байгаа. Гэхдээ үнэхээр завгүй тийм. Дараа нь ингээд 3 хүүхэд чинь авиас мавиас гингүүд битгий тв юм яриад байгаараа зүгээр. Яршиг шүү. 3 хүүхэд гэснээс гэртээ орой ирдгүү оройд гэртээ байдгүй хүн нэгээр дуусаг надаар дуусаг. Урлагийн хүн бол орой гэртээ бол нэр октоуда тий хоол моол хийн гэртээ байна гэдэг бол вариантгүй шүү дээ. Тийм ээ. Тэр л ойлгомжтой. Дандаа бид ч оройн ажилтаа юм чинь. Дандаа орой тэгэл ерөөсө гойж годоод алга. Тэгэлгүй яах вэ? Тэгээд хар шөнөөр орж ирдэг. Өглөө босхгүй, орой унтахгүй гэл ингээд. Дээрээс машина өөрөө барь явчин. Өөртөө барь. Сарак стати нэр аюу мундаг машин барьдсан. Би бүр анх нэг тоглолтын цуг яваад Сарагийн хажуу суугаа явсан чи юу хөдөө орон нутгаар тэ зам амарч бол зүгээс рели жолооч шиг л дотор явна шүү дээ тий. Эхмэгснээс эхмэг нь одоо том залуу болсон баг та. Манай би одоо эхмэг бас багаасан сайн мэднэ. 29 дэх чинь. За тийм баг. Баг чинь хулан одоо 20 хүрлээ. Хулан 20 үрчиж байгаа юм уу? Яа энэ цаг хугацааны 20 жилийн өмнө л одоо хөөхт мөхт гаргаал. Дунд охин сарын чимээ одоо 26 хүрнэ. За. Ер нь том усуутай амьдраад байгаа шүү дээ. Тийм байна. Би эрхмээ дөнгөж жоохон хүүхдтэйгэл ээжээгээ дагаад бүх туслаад одоо нэг гөрүүшгийн бол гөрүүшгийн хийгээл хамгаалагч нь бол хамгаалагч нь хийгээл тэгэл явж ирсэн одоо тоо санаж байна л да. Одоо манай эрхмээ чи маркетингээр сурж байгаа. Тэгээ одоо маркетингээр л одоо цөм авах юм байгаа үз. Гэхдээ ер нь бол тэгтээ бас их гоё юм аа. Айлын ер нь том хүн
түшигтэй одоо буур сууртай байх нь хоёр дүүнертэй үлгэр жишээ. Тийм шүү дээ. Тэгээ миний сэтгэл амар юм. Тий. Ах нь бол хаяа бол нэг хэлэх юм бол дандаа өгөхгүй ч гэсэн нэг хэлэхэд бол ингээ жинтэй үг хэлдэг байна. Тэгээ ер нь бол надтай бол тогтвортой 28 жил амьдарч байгаа залуу л да. Яг хөө бид нар одоо энийг ярьж болж гин үгүй юу? Гэтэ яг манай цуслан дээр хамаагүй ярьдаг шүү зараа. Манай зуршлаараа эхмээдээ би хайртай. Ягаад тэгэхээр аав нь одоо бид хоёр нэг ангийн хоёр байхгүй юу? Одоо тий 10 жилийн нэг ангийн хоёр. Тэгээд одоо тайрыг танилцуулсан буруутан гэх юм уу анш одоо юу гэх юм байх вэ юу гэсэн үг. Тий буруутан гэж хэлж болохгүй шүү дээ. Өнгөрүүлсэн сайхан амьдрал эн чинь ерөөсөө харамсах зүйлгүй шүү. Тэгээд миний номыг уншсан бол тэн дээр за ашгүй би тэгээд бодож ирсэн. Болтойг над руу ярихгүй юу? Болтойг над руу яриад за чи одоо ингээд рок попын гэрүүл мэлд орсон юм байна. Тэгээд би ч бас дөнгөж яхаас ирсэн нэг ингээл таайлаа. Гитараар дарсан даа. Хамроо даваач гитараар банаалдаад нөгөө хамроо пив өгдөг. Би пив уудгаа гэсэн надад Бейлис Сара чамд Бейлис бэлтгэсэн байгаа. Тийм шүү дээ. Үнгүү Бейлис уудаг. Сара ихтэй Бейлис. Тэгээ урдаа яг нэг символичн пивээ тавьчихдаг. Би нэг пив уугаад байдаг. Пивг бол би чинь дандаа 100 л. Сара над руу ярьлаа. Би октодроо. За их чинь ирж шүү. Бейлис байгаа үз байгаа. Хүүтэн байлгаараа. Тэгээ болтойг над руу яриад. Тээврийн товчон дээр анх тайрыг би танилцуулчихсан. Чи тэр сандгүй юу? Сандгүй яг хөөчтэй сандгүй. Тэгээд тэр орой чинь юуч боллоо. Тэр чинь айгу тийм задгаа айгу те дүнж хамгийн анхны пап байхгүй Монголын хамгийн анхны пап. Тэн чинь тээврийн товчоо гэдэг чинь бас хол шүү. Тухайн үедээ ч хол байсан. Гэтэл тэнд бүгд чухалардаг. Ягаад тэгэхээр хамгийн гоё пивтэй газар байлаа. Задгаа пивтэй газар байлаа. Тэгэл тэнд дандаа орой ямар улсууд цуглаж байгаагаас бас их шалтгаан. Тэгээ пари болно. Тэгэл энэ хоёр чинь танилцлаа шууд бүжиглээл тэгээд эхэлсэн юм да. Тэгээд тийм учраас би бол энийг тэгээд айгу хайртай шүү. Энэ ч одоо тэгээд захиалах танилцуулга уусан юм байна уу сарах уу те. За захиалах яг чинь ер нь нэг нэгээл дамжил танилцдаг шүү дээ. Саратаа танилцуулаад өгчөөч. Тэгээд сүүлд нь ярьж байгаа байхгүй. Тийм шүү. Одоо өнөөдөр л ярьж байна. Өнөөдөр л би чамд ярьж. Тийм учраас би эрхмээтэй хайртай гэж хэлээд байхгүй юу? Тийм гоё шүү. Наа чи бас гоё түүхэн те. Тийм байгаа үз. За одоо мэдээч Сара маань яг ингээд байгууллагын болгон түрүүн хэлсэнчлэн хамтлагтай байсан зургийн студид хажуудах мөнгө харамдагийн хамтлагт анх орлоо. Тэгээд тэгж явж байгаад хизээс яг ингээд гоё соло карьер хөөе. Хамгийн анхны дуу чинь Хэний төвшин тэр ахын тий юу дуунах нэр зүрх мартахгүй та. За тэрийг би бас бид нар бол дандаа ингэ нэг автограф гэл нөгөө day by day гэл нөгөө юм устрын дуу тэр үчиг тийм шүү дээ устрын хамтлаг гэж байдаг байсан тий. Тэгээд бид нар бүр инх тайван гэдэг тийм автографын дуусан дууг одоо каверлж одоо төстөө дуу тий инспирэшн аваад дуулж ирсэн. Тэгээд бид нар чи устрын дуунд дөрөвдүгээр наадам төрүүлээд төрүүлсэн хамтлагын гадаад явдаг гэсэн чи тэр үед нөгөө төр засаг самуураад тэгээд бид нар бүр наадамчгүй юучгүй үлдсэн баггүй. Тэгтээ бид нарт юу үлдсэн бэ гэхээр дурсамж үлдсэн тэмцээний иргэн тойронд тий. Тэгээ нөгөө бям баярн шүү дээ хөгжмөсгөөс. Тэр чинь манай кибордист байсан байхгүй. Дуулцгай, залуусаа дуулцгай гэсэн чинь зан зэрэг зэн гэсэн санаа шүү дээ. Боними тэрийг хийсэн чинь наа чи боним байж та гэсэн. Нотыг өөрчилж байна. Тэгэж өдрөө бас яажсэн. Тэгээд тэр нөгөө тоймгүй олон нойргүй шүн заяа хоёр сандалд нийлүүлж заяа бэлтгэн нөмөрж унтдаг социализм үеч яасан ч нэмгэн бэлтгэх байсан. Тэр заал нь яасан ч хүүтэн байсан. Ах нарын хаяа уусан архины шилэнд карантер жоргондоо нойл авчиж ус авчирна. Нэгдүгээр дэлгүүрийн тийшээ Треска гэдэг нэг хамтгүй загсыг хутгаар онгойлгож талхад 440 тавьж идээд ингээд бид нар бэлтгэлээ хийгээд яг бидний дээр юм ярьж байна. Тэгээ бид нар ингээд амьдрал. Та нар бол ойлгохгүй бах тий. Ерөөсөө гайгүй жоохон мөнгөтэй хаагийн тоглолтод явбал 500 юм 700 төгрөгөөр явна шүү дээ. Бид нар ингээд хамтлагаараа. Тэнгүү туул ресторанд хуйцаа идүүлээл за дүү яв хар гэдэг байхгүй. Тэгээд ах эгч нар яг цаашаа өргөжлүүлдэг байна шүү дээ. Уугаад намайг уулзч идэвхгүйгээд нэг удаа баг нь туул ресторан дандаа ордог байхгүй бид нар чинь туул рестораны багны цаанд дуудсан аа гэл мөнгө өгөхгүй 300 хэдэн төгрөг 300 иймэр мөнгө шүү. Хүүе ийм их мөнгө яадыг гэсэн чинь одоо чиний ээлж чи мөнгө авах ээлж гэж яахгүй. Хөө яана гэл. Тэгээд ингээд цуглуулж ээлж ирж өгдөг байсан байж шүү дээ. Тий, би мэдхгүй юм чинь тэгээ мөнгө аваад 56 дугаар дэлгүүрүүд чинь одоо хорооллын нөгөө ном шүү дээ. Тэнд ороод ингээ хотол бялуу аваад илгэний нухш мухш жигэнсэн мах зах гэдэг концерттэй ингээ юм аваад улаан ус гэдэг ундаа аваад гэртээ ороод гэсэн чинь манай ээж хөө энэ хүүхд чинь бүр одоо бүр дээр молгоо хийгээд байгаа маанаас энэ мөнгө төр болж ямар амир ингээд нөгөө үлдсэн мөнгөө нээждээ өгсөн чинь хүү энэ ч юу болж ин молч ин гээд
Тэгэл урлагийн гоё. Би ингээд дуу муу дуулаад надад ингээд өгсөн ш тэгээд. Тэгээ гутлын үйлдвэрт бид нар Ээж чинь дуу муу дуулдаг мэддэг байсан юм уу? мэдэн штэ. Гэтэ ингээд уурлаад үгэлсэн мөртлөө миний тоглолтын хувцас оёо сууж байна. Их ч эндүүдээ суун. Өстө ёлки балки энэ өстө хөөгд сурахгүй юм байна ястаа гэд. Гэтэ манай ээж аав нэг тийм зарагч ээж аав байгаагүй. Зарим сууч ингээд дарга марга дээр ороод аяа сонир бол манай бол хүний урманд хүнийг шүүх цагдаа уцаар ингэж мундагдч үзээгүй тийм соёлтой хүн. Тэгсэн чинь барилгын яамны ёолкон дээр ингээл гарсан чинь мөнгө харандаа дуулж ийн. Миний мохин яасан сайхан костюм өмссөн ингээл гэсэн чинь манай мам ээжэд хийсэн чинь хүйдэн костюм гэдэг чи чиний багцсан костюм шүү дээ мэдэж нү чи одоо охин чи одоо зөвшөөрлөхөө тэгээ одоо нэг дотор ханцууг нуглаад өмсөд байгаа шүү дээ тайраад өмссөн ч болно би зөвшөөрч ин гэсэн. Тэр алдарт нөө бороо дээр өмсдөг хар костюм байдаг шүү дээ. Тэр чи манай аавын костюм багхгүй юу? Тасархай. Манай аав чинь анган хүн байсан шүү дээ. Тэгээд ерөн ээж аав ерөн их сайхан хүмүүс байсан учраас намайг дуулуулж аавгаад өрөөдсөн юм байна л да. Тэгэл тийм чөлөөтэй тийм сэтгэлгээтэй. Тэгээд гутлын үйлдвэр дээр бид нар мөнгө харандаа тоглосон чинь нөгөө хүүхнүүдийн авч явна гэд арх удаг залууч нь хоргоогоод тэгдэг байсан угаасаа. Тэгсэн чи бид нар ингээд гайхаад хонхтод хувцас олжсэн чи цаадлын өрөөндөө песбаст усаас гэсэн бөө юм болсон чинь манай эрк аах энэ хөх болсон төөлөө аах нь юм шалбарцсан заяа партизан болсон. Тэгээ бүгдээрээ сараа тоглолтын дараа бөөн зодон болсон. Хүүгнүүд нь уйлж мөөлцөн октод нь тэгээд тууд ресторанд ороод хувцагаа идсэн. Айгуу яалтын хувцас зодолтоод октод авч үлдсэн. Тийм байлаа шүү дээ. Бас нэг 500 төгрөгөөр тоглох гэж дээ. Тэнгүүд сосор оромгоо шүү дээ. Цэрэн багмаг гэж үжигч хоёр шүү дээ. Тэр хоёр бидний урд гардаг байхгүй юу? Жоохон халтууранд явдаг. Тэнгүүд нөгөө нэг та яагаад вэ манад нэг хидээгүй юу гэд нэг тийм юу байдаг шүү дээ. Нэг сайлчин бүсгүй. Та танихгүй нэ ахаа гэд тэрийгээ нөгөө цаах чинь яриад заяа. Тэгэл тэрний дараа бид нар чинь хэвээр do you wanna гэж гарч нөгөө дугаад болоо тий. Бид нар чи одоо нөгөө cover хамтлаг нь багхгүй юу. Чи нөгөө улс төрийн дууны гэсэн чинь гинт цаанд орчлоо. Одоо 84 онд би ч яг 10 дугаар ангид. Тэгээ бид нар ангиар хамтлагтай. Тэгээд үйлдвэрчний төв зөвлөлт дээр улс төрийн дууны 2 дугаар фестивал гэж улсан. Тэгээд тэнд бид нар одоо би ч жоохон англиар дуулдаг ухаантай юм. I am sailing гэдэг Ross Stewart-ийн дуу бэлдсэн. Тэгээ очиод чи нөгөө юугаар орно шүү дээ. Нөгөө шүүлтүүрээр орно. Тэсэн чин дондгоо юм англи дуу дуулахгүй болохгүй гэд маргааш нь концерт болох гээд байдаг. Тэгээ би ч нөгөө бөмбөрчин болох санаатай зайлвал айзмыг дагаа зандраахын шиг болох гээд яваад байдаг. Тэсэн чин зандраах шууд за та арт нэг ийм дуу байгаа ингээд шууд тэр оройн зөвлөлт Монголын залуусын суу зүрх сэтгэлийн даруухан дуу гэдэг тийм дуу зааж өгөөд тэгээд бид нар орохсон чинь ард чинь вокал хэрэгтэй юм байна гэд. Тэсний 3 охин дуудаж ирээд. Тэсний нэг нь оюун бэлэг одоо манай. Очны сургуулийн. Тэгээ 84 онд анх бид нар тэгж тэр фестивалд орсон. Одоо тэр нь тэмдэг байд юм. Тэр фестивалд орсон хамтлаг болгоно гэдэг те. Улс төрийн дууны одоо 2 дугаар их наадам 84 оны гэдгсэн тийм тэмдэг нь одоо би тэр тэмдэгэ гээцэн байсан ч харин цогтоод одоо манай шог зураач цогтоод нэг тэмдэг илүү байж таараад тэгээ надад сая ингэж бэлгэлсэн байхгүй тийм. Манай сэлэнгээ одоо талгаач болсон л да хүрхээ одоо 2007 8 онд 8 онд өнгөрсөн. Тэгэхэд сэлэнгээ байна нөгөө Alonso de la patrie Марселес гэдэг. Франц. Улс төрийн дууны наадамч шүү дээ. Бандера угаасаа улс төрийн дуу юм чинь. Triunfera Bandera Rossa Triunfera гэдэг. Бүр амар спам янз янзын хэлээр дуулж ич бид нар ч одоо нөгөө сэлэнгээ оюун. Чи манай уянгаг таньж тэр хоёр тийм. Уянга минут Америкт. Бид нар Facebook-ийн найзууд тэрвэр байгаа тий. За. Тэгэл одоо дурсамж ярил одоо зөндөө дурсамж ярина да тий. За мэдээж яг бит хоёр яриад авахгүй. 3 дүү 4 дүү юу? Тий. Төвшөө бит хоёр. 3 дүү хэлсэн. Төвшөө чинь бас манай шараар хамтлагт бас нэг тоглосон. Смокигийн cover оролцсон. Төвшөөтэйгээ бол найзаа. Миний 3 дүү одоо ямар ирчээд одоо зөвхөн ихтэйгээ дуулах гэж ирсэн биш тий. Дуугаа суугаад илтаа биш. Хэдэн онд ихчээгээ бэк вокал болоо. Тэгээд энэ сандлыг яаж хүлээж авав? Мэдээж энэ агуу хүний ард дуулна гэдэг бол одоо асар хариуцлага байх гэж бодож байна. За одоо ингээд 40 жилээ болох гэж байна. Төв зингэлтэд болох гэж байна. Цэцлээ хавалцаж гэж байхгүй тий. Тэгээд ах нь мангар ярина. Сарайч нь ярина. Тэгээд бит хоёр ярьсаар байгаа ямар дуусчилтай биш тий.
Тийм шүү дээ. Зизи яриач та. Ярмаар байна уу? Дондаа нэг үлдээ. За яриа. За Би жоохон Зүгээр наа чи микрофон сайн авчнаа. авна. Одоо сараагчтай хамтарч ажиллаад яг 2 жил болж байгаа. Тэгээд Зүү аймагуудын аялын тоглолтод анх орж исэн сараагчтай. Тэгээд хамгийн том тоглолт маань Сэтгэлийн хөг гэдэг тоглолт. Солийн төвөргөнд болсон тоглолтод оролцсон. Тэгээд маш гоё тоглолт болсон. Тэгээд их хажууд маш их юм сурж байгаа. Тэгэлгүй яах вэ? Жаргалтай юу гоё идэв штэ. Тэгээд одоо 40 жилийн тоглолтны нэг хэсэг болоод явж байгаа. Маш их баяртай байна. Мэдээгүй. Мэдээж гоё. Анх бол бүр сандраад яана одоо яах болоо гэж л айгүйх боддөг юм билээ. Гэтэ яалт ч юу тэгэл хамтраад ажиллахад бол миний хувьд бол үнэхээр гоё. Хизээж мартагдчихгүй. Одоо тэгэл мэдээж би одоос ингээл одоо би ч бас маматай. Тэнгүүд одоо өр хүүхдтэй ярих бас айгүй гоё том дурсамжуудын маань нэг болчихж байгаа байхгүй миний амьдралаа маань хизээж мартагдчихгүй. Бүр хаач ингээд ярихад бүр үнэхээр гоё нүүр бардам хамгийн гоё зүйл маань. Дурсамж маань гэхүү. Тэгээ сараагчтайгаа одоо ийм олон жил бас ажиллаж байгаа да үнэхээр их баяртай байгаа. Үргэлж дандаа залуу уран бүтээлчтэйгээ дэмждэг, тусалдаг. Баярлалаа дүүд 3 дүүдэд амжилт хүсье. Баярлаа. Тэгээд найз нь сая төрсөн өдрийнхаа нөгөө хэвлийн багвар хэллээ шүү дээ. Тэр миний зорьсон найз нь гадагшаа явж таарад очиж чадаагүй. Тэгээд хүчлүүчээ. Тэгээд ер нь одоо нөгөө төрсөн өдөр 4 сарын 20 тийм брэнд болчлоо шүү дээ бас тий одоо ингээд яг сарагийн төрсөн өдөр тий. Тэгээд тэр тоглолтыг анх тэр нөгөө төрсөн өдрийн тоглолтыг хий гэсэн санаа хинээс гарсан юм бол нөгөө Монгол Улсын урлагийн гавь зэтгэлтэн продюсер хөгжмийн зохиолч Ангермагаас гарсан. За. Миний татны найзтай. Төө жижиг биетэй мөртлөөстэй төө амар том сэтгэлгээтэй өргөн сэтгэдэг тийм Ангермагаас хоёр бүр 8 нас 9 настайгаа санаад. Оо бурхан минь. Гачин гой сакс тоглодог ус. Тэрийг мэдэх үү? Тэрийг сонсч ирсэн. Бүр гайхамшигтай бүр ирчүүдийн дунд ирчүүдтэй хамт ингээд тоглоод ангираа гүйцдэг байлаа ш. Хүмүүс одоо гайхдаг. Ангирыг сакс тоглодог аимшиг сакс тоглодог. Нөгөө нэг тэр үеийн хууралд муурд одоо энэ NBA-гийн юм чи хийж мэгээд хар мараасаа шийдэж мэдэж гачин гол гэдэг тийм охин байлаа ш. Ангира 16 настайдаа сэтгэл доглоос орой гэдэг дуу зохиосон юм билээ. Тэгээд ер нь миний найз чинь нэг тийм айгүй гоё одоо ер нь миний бас л хамгийн дотн хүмүүсийн нэг л дээ. Тэгээд Ангира ер нь Алла Борисовна Пугачева айгүй гоё тийм Алла Борисовнагийн Рождественский вечера гэдэг ингээд шинэ жилээр юм гоё тоглолт хийдэг юм байна. Миний найз нэг гоё төрсөн өдрийн тоглолтоо хийгээч. Ард түмний хайртай дуучин чинь ингээд ард түмнэр чиний төрсөн өдрийг тэмдэглээд гоё штэ. Маш олон удаа тоглогдсон байт юм билээ. Тэгээд энэ дээр бас нэг тийм бараг жил болгон мэт. Тэг 90 жил болгон гэхдээ заримдаа унжноо. Тэгээд бас зарим тоглолт Монголоос шалтгаалаад. Тэгээд сүүлдээ бол уран бүтээлийн тоглолтуудаа төрсөн өдрөөр тааруулж тоглодог болсон. Гэх мэтлэнгээр. Тэгээд ерөнхийдөө энэ бас би өөрөө фэнүүдтэй сонсогчтой бас нөгөө талархлаа илэрхийлэх бас нэг боломж гарч байгаа юм л та. Тэгвэл ингээд тоглолтондоо ингээд улаараад бид нар чинь ингээд уран бүтээл рүү улаараад идэгтэй яг нөгөө байнга өөрт нь хөрөнгө оруулалт хийж өөрийн дэмжиж сонсдог тэр фэнүүдтэй бас ингээд анхаарал тавьж байгаа шүү. Би та нарыг санаж байгаа мэдж байгаа шүү. Та нартаа талархдаг шүү гэдгээ бас ингээд төрсөн өдрөөр хийхдээ айгүй амар байдаг байхгүй алтан бус. Тийм. Тэгээд төрсөн өдрийн дуу их гоё те. Тэрийг одоо жагаа ах маань өөчлөө зөвшөөрөөд энийгээд гоё ингээд бичлэгний эрхийн аав ингээд та нар өөрсдөө ингээд хийгээд тэгээд Ангира продюсерлаад Баярхүү анаг журуугыг хийгээд тэгээд ингээд хавгаа цогоо бүгд гоё дуулаа. Тэгээд хамгийн сүүлжээ дуулаа. Бүгдээрээ миний төрсөн өдөр гэдэг дуулаа. Тэгээд хийхлээр үнэхээр л гоё юм байлээ. Тэр одоо дараа нь төрсөн өдөр тэр хүмүүс урьж штэ тэгвэл чинь өнөөдөр бидний баярын өдөр гэж би өөрийнхөө партиг дуусаад айгүй хэцүү байдаг. Өнөөдөр миний гэлтэй штэ. Өнөөдөр чиний баярын өдөр гэдэг нөгөө зочны нэг гол зочин руугаа харуулаад дуулдаг байхгүй. Тэгээд бас гоё. Хүний төрсөн өдөр гэдэг бол ер нь хорвоо эрдэнэд мэндэлсэн өдөр л хамгийн чухал баяр. Тэгэхээр төрсөн өдрийн баярыг бас ингээд миний бас 4 сарын 20 натаа төрсөн бас усууд зөндөө баг шүү дээ. Тэдэрт одоо ингээд 6 сарын 6 төрсөн өдрөө хийж байгаа усууд миний тоглолтыг үзэх гээд байгаа юм билээ л дээ. Оо nice. Тэгээд төрсөн өдөр дуулах уу гэж асууж ийлээ. Дуулаа шүү дээ. Тэгээд дуулах юм шиг үздэгтэй. Битүү хүн төрсөн өдрөө таарна шүү дээ чинь тий. Тэгэхээр бүх хүмүүс цэнгэлтгэрээ happy birthday дуулах нь. Тэгэлгүй яах вэ? Тэг яг бас надад 40 жилийн happy birthday дуулж болох юм билээ л дээ цэнгэлтгэрээ. Тэ 30 мянган. Миний найз
одоо 40 жилийн хугацаанд асар их тоглолт хийсэн байгаа. Тэр бол одоо ойлгомжтой төрсөн өдрийн. Ер нь бол одоо эн чинь 60-ах нь нэмэл шүү дээ. Тэгвэл бүр их гоё тараад байгаа юм шүү. 26 оны 6 сарын 6 60. Тэгэхээр одоо юу гэсэн үг юм чинь Бөө 6 нууд те. 56 настай тэгснэ одоо 60 дахь гэдэг чи одоо зарим тоглолтод ингэсэн жилд бүр ингээ миний дуу гэдэг 97 онд шүү дээ. Миний дуу тоглолтыг хавар 2 тоглоод 5 сард. Тэгээд намар 11 сард 2 тоглосон байна. 99 онд Учрлын блюз гэдэг тоглолтыг бүхэн өргөнд 2 тоглоод 9 сард. Тэгсэн 12 сард шинэ жилийн шин сайхна гэдэг бүхэн өргөнд 2 тоглосон. Ингээд нэг уйлралд 4 тоглосон. Тийм ээ. Солиотой байсан байгаа үстэй тий. Тэгээ хаанаас нь тэр энерги нэрч хүчин тэр хөгжимчин эдэр нь бөөнөрөө гарч ирээл тэр үзэгч нь пиг үзэл тэгдэг байсан юм байлээ. Тэгээ үнэхээр бас гоё байсан байл шүү. Сараага нэг юм дайгу үнэлдэг юм. Би чинь нэг хэсэг бас нэг хөтлөгч хийлээ шүү дээ одоо. Ягаад ч хөтлөгч болцсон тэгээд яг агаагаар хөдлүүлээ задгаа гоё хөдлөдөг гэдэг. Тэгээд би чинь нөгөө нэг жоохон unregular хөдлөлт юм шиг байгаа би тэгж ойлгосон. Тэгээд нэг газар нэг тийм хөгжим нэг дуурдгүй нэг сонин газар таарсан юм аа. Тэгээд сараа маань тэнд дуулах хэрэгтэй байсан. Тэгээд сараа ирэл хөгжим болтгүй яг уу сараа нэг л болохгүй байна. Фонарам нэмхээр явах уу гэсэн чинь сараа хитэж тийм байхгүй. Гоё микрофон дүнгийн гоё микрофон авсан байсан юм аа. Тэр чинь нөгөө Сваровский юу лээ. Тэгээд шүүр микрофоноос Сваровский гараад. Тэгээд сараа маань одоо агуу найзынх нь нэг баримтлагдаг зарчим байдаг. Би ямар хідэн хүнч байхад хамаагүй, хоёр хүнч бай. Хідэн хүнч байх хамаагүй, хөгжим дуурсан дуураагүй хамаагүй найз нь амьд болт юм аа. 40 жил те 40 жил ам барьж үзээгүй гэсэн үг шүү дээ. Нэг хэсэг чи одоо ер нь болох энэ ам барина гэдэг чинь бол одоо барууны ертөнцид хуулиар хоригддаг шүү дээ. Казахстанд бол хоригдсон байлаа одоо бүр ганцхан Орос Монголд л баг ингээд чинь ингээд ам барьдаг нэг юм балаа юм яваад байгаа байхгүй юу. Одоо хамгийн сүүлд жил очин нэг тэр бомтны юун дээр очиж ам барьж байгаа баригдаад юу нөгөө мөнгө авах хэрэгтэй байсан эсэргээр хэдэн сая долларын төлбөрөд думсан шүү дээ. Тийм тэгэхээр энэ бол айгүй гоё нөгөө үзэгчтэйгээ хүндэлж байгаа хүндэл байгаа байхгүй те сараа. Гагөө минь санаас уртгүй хөгжим ямар дуурах надад хамаахгүй би амьдрал дуулна. Тэгээ тэр ам барьж байгаа тэр энерги чинь өөр идэм юм аа. Зритель рүү айгүй сонин энерги өчтдөг байхгүй юу. Тэр чинь зритель ингээ харцаар нь хардаг байхгүй мэддэг байхгүй. За телевиз дээр бол ялчгүй тийм ам барь тухай гардыг тий. Тийм бол байдаг шүү дээ. Нэгдсэн хөгжим нь муу 100 инээ тэрэ одоо нэг тийм техникийн шаардлага хангаагүй. Ер нь техник шаардлага хангаагүй газар мөнгөний төлөө гараад хэрэггүй байхгүй гарахгүй л гэж хэлсэн. Тийм үлэн байж ерөөсө болохгүй юм байна. Уушлаарай боломгүй юу. Энэ хөгжим манай тон мистер хэлж байгаа хөгжим шаардлага хангахгүй байна гэж байна. Уушлаарай. Тэгээс би нүрээ будцсан үсэн янзлсан. Өчнөө бензин бараад ирлээ гэхгүй те уушлаарай. Ер нь бол хэрвээ техник шаардлага хангаагүй дуучин хоол давхиж ирсэн бол алдан төлөх. Тийм шүү дээ. Тэгээд яг мэдээж энэ олон тоглолтын хажуугаар гадаадд зөндөө тоглолт хийсэн. Тэгээд сая би нөгөө охин лугаа ярихгүй юу. Сараа их чинь туслан дээр ирэх гэж байгаа. Вөө тийм үү. Их минь дүргээрээ гэд. Миний охин ч бас сая та гэдэг Америкийн тоглолтоор чинь нэлээд дагаж явсан юм байна шүү дээ. Тийм. Манай нөгөө юу н Asian Finest Entertainment те. Нөгөө Noba дүүч нь өөрийн крүүд анукаг авсан байхгүй. Орос хэлтэй, англи хэлтэй, ямар ч испанч хэл ямар. Миний охин 6 хэлээр супер ярьдаг шүү дээ. 6 хэл шүү дээ. Япон. За. Японд одоо хай скулд төгссөн. Дайнд их сургуульд байжгаад яг тэгээд аава би Америк явмаар байна гэсэн хараад тэгээд дайн хэлтэй чехэд төрсөн болгон чех хэлтэй орос сургууль төгссөн унгоо орос хэлтэй англи хэлтэй ингээ монгол хэлтэй ингээд 6 хэлээр тэгээд 6 хэлээр зүгээр ч нэг ярьдаг миний охин бүр супер pronunciationтэй ингээд одоо би ингээд манай найзуудаас уука гэдэг одоо манай японоор супер ярьдаг залуу байт би японоор яриулаад миний охин хэр ярьж ямар ч зүйл ярьж тийм нэг хилийн яст хүүхдүүд байт юм билээ. Миний охин ч бас аваад өрөөсөн гэж байгаа шүү дээ. Би ч дөрөв хэлээр л ярина л да. Ваа, бас дайггүй шүү. Гэхдээ яг би ч нэг Чехословак гэдэг. Миний төр чи хэдэн хэлтэй лээ тийж чинь. Би бас нэг 4 байна. Ингээд орос хэл байна. Ингээд орос хятад. Өөр ямар хэл үү? Ингээд монгол. Би тэгээд Америкийн аялын тоглолт чинь бүрстэ жинхэнэ нөгөө нэг амьд тоглолтын стовор хамгийн одоо миний баг амьдралтаа тоглож үзсэн хамгийн бүр ингэж бидний хамгийн ихний тоглолт Чикаго байсан тий. Тэгсэн чинь бид нар гадаа тоглох гээд тэнцээ баг 500 гаруй хүмүүс ирсэн мөнгө үлээгээд байц. Тэгээ бидний виз мэдс ингээл дөнгөж хараад бүгд тонгосноосоо буугаал шууд тоглохсан чинь тэнд амар бороо ороод далаа шуурах юм бол үстэ жинхэнэ амар. Тэгээ бид нар гадаа тоглож байгаа л тэгсэн чинь нөгөө миний саунд карт руу усмас ороод хөгжим ингээ бүр шууд тоглолтоо бид нар цуцлах хэмжээнд хүрээд хүмүүс ингээ зөндөө хүлээгээ байж байгаа. Тэгэл 0 маневр.
Тэгээ би тэд дотор ч цаг хэдүүлээ татгшоогоо заал руугаа ороод тоглохоос хүмүүс ингээ бүр ирсэн хүлээгээд. Тэгээ би тэд жинхэнэ нөгөө акустик хийчихсэн шүү. Тоглосон үү те. Тэр чинь танаа охоос бүгдийг менеж хийсэн шүү дээ. Тэгэхээр тэндээс ч их л таглуу те би тэд. Буугаал тэгэл онгоцны буудал муудалстай. Бөмбөр баскетартай юу лээ? Тийм тэгээ төгөлдөр уур тэгэл болчихсон шүү. Тэгэл байга нөхцөлтөд тохирууллаа те. Яг миний охины хувьд бол бүр супер exciting болсон юм байлаа. Тэгэл сүүлд ааваргаараа зааст шүтдэг ихчтэйгээ хамт ингээд хэд өдөр хамт явсан гэж байдаг юм. Нэлийн 10 хоног те. Зүг явсан байлаа шүү те. Тэгэд минь төрөсөн шүү. Минь төрөсөн шүү те. За мэдээч одоо 6 сарын 6 те. Тэгээд тэр нь ч одоо 26 он дээрээс нь 56 нас. За тэгээд 60 дахь тоглолт гэдэг бөөн 6 бол явжлаа те. Тэгээд дөрөв хэлсэнчлэн Монголын rock pop-ын баяр болно. За мэдээж rock pop-ын бүх урамтгэлчд очиж бас дуугаар. За стадион хэзээ нэгдэх юм? Хэдэн цаг нэгдэх юм? Ер нь бол хаалга бол 15 цаг л баг та. 15 цагаас тэрэн дээр юм бэлээ. Тэгвэл нөгөө эрт оруулахгүй. Тэгээ харанга дээр чинь бид нар баг 12-д нийтлүү. Тэгэхээр арай нэг цугларддаг юм бэлээ. Тэгээ нэг баахан хамтлаг зооцсон. Тэгээ нөгөөдөл нь 3 дуу байсан чинь шахаад 2 дуу болгоод зарим нэг хамтлагийн нэг дуу болгоод харанга дээр зарим нөгөө тоглолт дээр нөгөө бас ингээд замраагүй байдал хаалга маалга барьж чадахгүйгаас болоод ингээд шахалцсан махалцсан гэдэг хүмүүс тийм болохгүй гэж ашраад байгаа юм. Тийм одоо нэг туршлагч чинь гэсэн. Тэгэхээр тийм болохгүй гэдгийг обвесэр хэлээ. За тэгвэл 15 цагаас нэгдэх юм байна. Ер нь бол fan zone энгийн билет VIP гэдэг 3 төрлийн билет зарж байгаа. Тэгээ тэр fan zone нь бол дотроо 0 мойлтой тийм fan zone нь ер нь бол тэр чинь дундуур нь ер нь ямар ч байсан коридор гаргаад хүний бие муудахад носилт гаргадаг коридор аюулгүй байдалтай. Тэгээ тэр мэрийг хангах хэрэгтэй. За тэгээд VIP бол дээрэс нь ер нь бол энгийн билет нь суудлаггүй байж тээ гэж хүмүүс санаа зовох зүйлгүй яад вэ гэхээр ингээд тойроод одоо дүүрэн сандал байгаа шүү дээ. Тэр сандлаас харагдахгүй штэ гэж бодож байгаа бол маш том дэлгэц сангалтай тайз дэлгэц сонсогдохоор тэгэж тайз юугаа янзлж байгаа. Ягаад вэ гэхээр мэдээж хэрэг хүн болгон тэр ингээд жижигхэн цэгийг харах гэж байхгүй шүү дээ. Дэлгэцээр л концерт хийдэг байхгүй. Хэнийг бас ойлгох. Би нөгөө 92 онд Прагад Майкл Джексон ирээд тэгээ Майкл Джексон нөгөө Страхов гэдэг том стадион тоглох байсан чинь нөгөө хүн багтахаа болоод тэгээд ямар хурдан өөрчлөлт хийсэн бэ. Тэгээд баг маргааш нь ч лөө Спарта гэдэг аюу том талбай дээр 640 мянган хүн цуглараад тэгээ би ч яг юм уу ядуу нөхөр хамгийн ардлын билет аваад холоос үзсэн чинь айгуу сони билж нэг биноклер үзэж байгаа ш баг л. Чинь нэг тэнд гоё бүжиглэл дуулаад ам юу хоёр нь зөрлөлдөөд тэгж үзэх айгуу сони кайфгүй байлаа. Гэтэл Майкл Джексон тийм 96 онд Майкл Джексон Сингапурт үзчихсэн. За. Яг нэг хайрын бурхан клип болж байдаг шүү дээ. Тэгэл тэрийг бичүүлээл тэр баг чинь үүрээр л буусан бах та. Нэг зураг авалт дуусаад тэгэл гэртээ хараад тэгэл өглөө онгоцны буудлаар ороод тэгэл очиж нөгөө тэр чинь хайрын бурхан 10 жилийн концертиндээ бэлтжижсэн. Тэнд бас Сингапурт бас нэг ойдлчин дээр хувцсноор оюулаад тэгээд тэр Майкл Джексоны тоглолтыг үзчихсэн. Тэгээд Индор стадионд маш гоё зохион байгуулалттай маш сайн сонсогдож одоо маш сайн харагдчихсэн. Чи ядтай байж. Би хацаа яг Майкл Джексоныг үзсэн үү? Үзсэн. Холоос үзсэн те. Нөгөө нэг тайз майзан дээр чинь нөгөө танк манк гарч ирдэг шүү дээ. Зөө. Гарч ирсэн шүү. Тэгээд Майкл чинь гарч ирээд ингээд цосчдаг шүү дээ. Чимээг болоод ирдэг шүү дээ. Тэгэнгүүт Майкл гэл усууд нь орлоо. Энэ ямар сонин мангар орлдог юм. Би айгаа уурлаа. Энэ синганер одоо юм уу? Гэл уурлаа би. Шоодоод байгаа юм уу? Явуулаад байгаа юм уу? Ямар сонин орлдог гэл би муугаа хараад тэгж ирсэн. Тэр тийм Сингапурч нэг сонин усууд идэм билээ шүү дээ. Алдарт Whitney Houston-ыг уушгаараа дуулдаг дуучин гэж бичижсэн ингээд. Тийм үү. Лайвс ингээд нөгөө төв сонин дээрээ уушгаараа дуулсан дуучин гэж дуулдаг дуучин гэж юу гэсэн үг жинхэнэ соул зүрхээрээ дуулдаг дуучин баггүй те. Тэгэхээр чинь бас тэгэхээр бол бас яаж Майкл Джексон би тэгэл Raffles гэдэг хамгийн үнэтэй зочдуудад буусан гисэн мэсэн гэл шарсан ингээд юмшаа яна мана гэж амар давтлал байж чадаа шүү. За Майкл Джексоны танаа найзуудыг чинь одоо хоёр бизнесменийн онгой байт юм билээ ш. Та хоёр мэдхөө сонсч байсан. Нөгөө одоо тухайн үед нөгөө айгүйх ганцхан намаа хийдэг байсан байлээ шүү дээ. Тэгсэн чинь аль хоёр босс. Одоо бол хоёулаа босс гэж байгаа. Тэгсэн чинь Бухарестэд тоглолт хийсэн юм л да. Тэгсэн чинь нөгөө ингээл мөнгө аваад явж байгаа. Нэг нь ингээл хоёулаа Майклын тоглолтыг үзье гэл тэгсэн л нэг үзэж яат юм аа ингээл мөнгө хэмнэ гэл амар өмтэй нөгөөх нь. Тэгэл та ятгасаар аваад үтсэн юм байна л да. Тэгэл үтсэн ч Майкл тэгэл нисээ явцсан байна л да. Нөгөө найз нь
Майкл гэж. Нөгөө үзэхгүйгээд байсан нь. Майкл гэж. Ер нь бас юу юм бэ лээ? Ер нь бас хамгийн харамсалтай нь нэг юм л үзүүлж ин л та. Ер нь би одоо ингээд Майкл Джексоны түүхийг би энэ алдарснуудын намтар роман өдрийг уншдаг байхгүй. Тэгээд яагаад насаараа ингээд олон хүмүүсийг гайхшруулж олон хүнд баяр баясгал бэлгэлчээ тэр хүн өөрөө аз жаргалгүй явдгийм бэ те. Бүр насан туршийн аз жаргалгүй байсараад одоо хорвоо ертөнцөөс салжлаа штэ. Тэгээд энэ намтар киног нь үзэхдээ би айгу гайхсан байхгүй нөгөө Жозефиг айгу аав нь амар муулцсан. Тэгээ би яг диктатор байсан л гэж хэлдэг. Гэтэ өөрөө сүүлдээ Майкл Офра Уинфригийн яслаханд ер нь бол тэгээд аав минь Жозеф аав минь суран бүстэй зогсоогүй байсан бол та өнөөдрийн энэ Майкл Джексоныг харахгүй л байх байсан л та гэж хожуу хэлж байгаа байхгүй те. Тэгтээ бас харамсалтай нь гэхэлэр ер нь уран бүтээлч тэр амьд сэрүүндээ өөрсдийнх нь киног хийлгэхгүй бол нас барсны дараа нь хамаатнууд нь самардсан байна л гэж би бодсон. За энэ ч одоо Майклийн тоглолт болох гэдэг юм уу? Сарагийн тоглолт болох гэдэг. Жафар Джексон гэдэг тоглосон гэдэг байгаа шүү дээ. Үеийн хүүхдүүд гэдэг. Одоо киногийн нэр дээ. Энэ хүүхдүүд самарчлаа шүү гэдэг ахгүй юу? За. Тэрээс бодмоор юм байл шүү дээ. Гарууд болоод бодож байгаа. Майклийн тоглолт болох гэдэг юм уу? Сарагийн тоглолт болох гэдэг. Би Майкл Джерсоор байгаа тоглолт гэдэг болоосоо гэж хүсчихсэн Монгол. Яг Майкл шиг болох нэ энэ тоглолт гэж байна тий. Миний хэдэн дуу дуулах. За 40 жилийн чи одоо тэгэл 40 дуу дуулна гэж. Ер нь бол 30 дуу дуулдаг байгаа, дуулдаг байсан. Гэхдээ яг зүгээр ингээл 30 дуу бол ингээд яг ингээд тавилттай концертанд биш бол жоохон айгүй хэцүү санагддаг юм билээ. Улсуудад ингээд яана хоолоо нүгддэг хүн бахтаа ч тийм үү ингээд ингээд шоу болоод ингээд пас гэж өнгөрөөд 30 ч байсан 40 ч байсан юу болсон нь мэддэхгүй байхгүй. Тэгээ тэр утгаараа яг агуу Magic Man элбчин шиг юм авиаста манай Ононбат байгаа. Ононбат нономын хариулж байгаа. Ерөнхий найруулагч ажиллаж байгаа. Ононбаттайгаа айгу баяртай байгаа юм ажиллана гэдэг. Ононбат ч миний 10 жилийн концерт 30 жилийн концертыг найруулсан. Миний ерөн айгу аргагүй амраг инээмтгий хүн ингээл айгүй олон концертуудыг бас найруулсан байхгүй. Тэгэхээр бол Ононбаттай бол хийхээс өөр аргагүй. Асар туршлагатай. Өчигдрийн блюз эдэр чинь бүгдийг Ононбат хийсэн шүү дээ. Гэхдээ Нономын чиний олон клипийг хийсэн, олон концертыг чинь найруулсан, сэтгэл зүрхээр энэ чинь мэдрээс зааж юугаа энэ олон дуугаас алийн сонгох уу, ямар дараалалд яаж оруулах уу маш мэдрэмжтэй одоо тийм одоо сурвалжит одоо юу гэдгийг Монгол одоо нийгмийг бас чимж байгаа сэхэднүүдийн нэг шүү. Нонотой одоо их сонин одоо би ингээ нөгөө 84 онд 10 төгсөж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар чинь дөнгөж 84 онд анх 23 дугаар сургуульд анхны цахилгаан хөгжим ирж байгаа. Бидний хацтаа тэгээ тэр өөрөөр тоглож байгаа. Тэгээд чи нөгөө сургууль бидний төгсөө явахдаа дараагийн хүүхдүүдэд ингээ хөгжмөө үлдээдэг шүү дээ. Одоо юу гэдэг нь авиастай хүүхдүүд. Манай доотын төгсөл тийм хөгжим тоглож байгаа хүүхдүүд байхгүй. Тэрний доор баг. Тэгээд энэ Ононбат гэдэг нэг хөөрхөн хүүхд байна. Энэ хамтлаг мамтлагтай юм байна. 6 дахь ингээ өгч би 10 төгсөж байгаа шүү дээ. Тэгээд Ононбат тэр анх тэгэд танилцчихсан. Тэгээ манай хөгжмөд тэр хүүхдүүд ингээ шилжиж байгаа жишээтэй байхгүй. Нөгөө сэлэнгээ байна шүү дээ манай дуучин. Сэлэнгээгийн дүүн Цэнгэл Ононбатд нэг анги юм байна. Тэнгүүд Мөнгө Арандагийн 2 гэж байсан байхгүй юу нөгөө доод үе гэсэн үг шүү дээ. Тэнгүүд Баачка шүү дээ. Никтоны Баачка кийбордын тоглоод, Ононбат сол гитарын тоглоод, тэр Цэнгэл Мэнгэл нь одоо өөр юу юмын тоглоод ч юм уу те. Тэгээ Мөнгө Аранд Адиа Мадиа гэж байсан заяа. Тэгээ тэд нар чинь ингээд надад ийм напусник биш дээ. Ийм нөгөө ийм рок те. Тим юм бэлгэлжсэн. Дугуйч бэлгэлжсэн. Тэгээ манай бацаануудын үеийнх байсан баха. Тэгж яг залуухан л да. Тэгтээ яг миний лөө Ононбаттай анх тэгээд тоглодог гэсэн. Маш зөв найруулагчаа сонгосон байна. Хүшээ тэгээ ороод 40 дуу ганцаараа дуулна гэсэн үг юм байлаа. Тэр чинь дандаа ихэнх дүүэт юм бэл шүү дээ. Тийм байна уу тий. Харангийн лав өсрөнтэй дуулна, цогоото дуулна. Нөгөө оргил чам руу над руу урсан оргил чоочо. Сүлд Вандебо, дээрэс нь нөгөө AMC сарнаар тэгээд гантуулга миний хайр. Тий, тэгээд өөрхийн байгаа штэ ирсэн штэ. За тэгээд манай хар шамтлагийн бас ирнэ. Бас дуэт дуулна. Начрс дандаа тийм бос 10 хэдэн дуэт болчих гэж штэ тий. 10 хэдэн байлаа. Ардын жүжигчин долгор гэж, ардын жүжигчин чимсээ гэж. Гэт дуэттэй дуулаа сурцсан. Би Супермен гэд 22 оны корпорат тоглосон тоглолтын дээр
Тэр тоглолтод чинь манай Ариуна гавьд хүртэл ирж ирсэн. Би тэр дуэт болчихсон. Тэр ер нь тэр Вандебото дуу гоё болсон байл шүү. Битгий уйл гэдэг. Ой тэр өстө цаг болсон. Манай дүүнэр 6 сарын 13-нд 10 жилийн ойгоо хийх гэж байгаа ч гэсэн сараа гэж байгаа тоглолтын дээр ирэх баха. Ирнэ гэсэн тэгээд битгий уйлыг дуулна да. Одоо бас хугацаа байна. Өөр дүэт байгаа юу? Одоо ялангуяа залуу уран бүтээлчтэй ч гэх юм уу? Залуудуу чинь Мишельтэй, Сёквестарын Мишельтэй бас дуулна. За. Дэлхээс бүэ гэдэг юм юуны сэдвтэй. Гэхдээ энэ нөгөө маркетингийн хувьд айгүй зүв байгаа байхгүй юм чинь те. Одоо юу гэдэг чинь те. Энэ дуэт гэдэг чинь айгүй гоё хүмүүсийг бас их татсан. Коллаб гэдэг. Тийм коллаб гэдэг. За нэр дээр үеийн одоо юу хоёр хүн хамтлаг янз бүрийн тохиолдчиход ирнэ л гэсэн. За дээрэс нь одоо нууц гэвэл одоо хамтралууд байна. Тэгээд Камертоны нэг дуучин миний тоглолтод бас надад дуэт дуулж байгаа. Хийдийн хэлэхгүй сюрприз зөндөө байгаа юм байна. За мэдээж тэгээд энэ 40 жил гэдэг бол асар хугацаа энийг ингээд яриад байх юм бол дуусшгүй. Гэхдээ манай нэвтрүүлэг маань өөрөө цаг хугацаатай. Дээрэс нь яг манай тусланд ирсэн юм чинь бүгдээрээ ингээд нөгөө 3 дуу дуулдаг юм. Тэгэл та. Юу тийш үү. Тэгээд сая Батхүү маань ирлээ. Хүү маань уг нь өстой чиний фэн. Манай хүүч одоо бас айгүй мундаг бөмбөрчин болчиход байгаа шүү дээ. Хүү өстой 11 настай сая нэг Японы Сенри Кавагучи гэдэг айгүй мундаг дэлхийн 5-д ордог чинь бөмбөрчин Монголын бөмбөрчин сешн хийгээд тэгээ миний хүү дээр 3 өдөр тэнд суугаад тэгээ тэр Кавагучи танаа хүү бол энэ авьяастай юм гэсэн хэлсэн шүү. Би тэр бүр аавын үед амар бахархаад миний 50 жилийн тоглолтын дээр тоглох юм шиг үстэй. Тоглоно шүү дээ. Асуудал. Дүүчээ хийж 50 жилээ ярьдаг те. Сая одоо 11 настай нөлөө Авикним гэдэг хамтлаг одоо бөмбөрчин гадаад сургууль явчихсан байна. За. Тэгээ Авикним гэдэг хамтлаг чинь одоо энэ хуур фестивал дээр миний хүүтэй хамт тоглох гээд одоо ингэж 11 настай. Оо ямар хөөрх юм. Том тэгсэн чинь сая аваа би чоперчдуудын рокерын одоо рокерчдын юунд бас хамтлагаараа өргөдчихлаа гэнэ үү. 11 настай хүртэл одоо өөрөө хамтлаг байгуулсан. Тэр солготаач мтаач нэг хөөргөн нэг хамтлаг байгуулад 11 настай хүмүүс ингэ яваад байгаа шүү. Тэг хүмүүс ирж чадаагүй би сараа ихтэйгээ тоглох байсан энэ. Зүгээр элч сараагч байгаа 50 насны 50 жилийн 10 жилийн дараа 50 жилийн болон тэгэхээр ир тоглоо. За тэгээд мэдээж энэ олон дуунуудаас найз байгаа мэдээж хамгийн дуртай дуу минимум найз өөжгийн маань хайрын бурхан. За мэдээж энэ концерттой ч гэсэн хайрын бурхан гэж ардын зохиолч үржингийн Хүрлбаатар гоон соёлын гарал зүтгэлтэн Хүрлээ ахын маань бас яасан сая төрсөн өдрийн тоглолтны одоо төрсөн өдрөөр хэвлэн бахвар хийлээ шүү дээ. Тэрэн дээр ингээд нөгөө би надад ингээд Хүрлээ ах ингээд машин дээр ингээд дууныхаа үгийг бичээд өгсөн байхгүй. Тэр үчи нөгөө ингээд юм нөгөө бичгийн машин дээр бичээд өгсөн. Тэрэн дээр ингээд харандаагаар засцсан байсан тэр гар бичмэлийг би жазанд хийгээд нэг цагаан сараар золгохтой авчиж юу бэлдсэн. Тэгсэн чинь тэрийг өөжгээ хүртэйхад над зарчих би 5 саяар авъя гэсэн юм. Үгүй гэсэн хүртэйх айгүй өөр юу гэж хам зарж идэгэн сараа маань надад теста нэрэ те өөртөө хадгалах хэвээр юм харин ч надад өгч байгаа юм чи теста мэрэг. Тэгсэн чинь тэрийг манай хүрлээх амар гоё ингээд хэвлүүлээд юм дотор ингээд надад бэлгэлсэн. Тэгээд юу хэлж нэхлээр миний тухайн нэг зөвхөн сарн туяа гэд нэртэй тий би чинь сарны туяа гэдэг юм ш сарн туяа тий манай орсоор луна зараа тий тэгэнгүүт чи энэ бүх юм чинь ингээд яасан энэ хоёр бас уран бүтээлч надад бас хайрын бурхан хоёр гэдэг дуу зохиож өгч ирсэн 16 онд хайрын бурхан мен чамаага хайгаа гэдэг дуу хайрын бурхан хоёр гэдэг хэлж байгаа юм уу? Yes бүр яг тэгсэн шүү дээ. Тэгээд ер нь бол ажилласаа хийсэн дуугасаа алдаршуулсан гэд манай яруу найрч хөгжмөн зохиолчор хоёлоо урамшуулсан юм байгаа юм. Тэгээд 16-нд 30 жил дээр бэлгэлсэн байхгүй. Тэгээд одоо 40 жилийнхаа бэлгээ хүлээгээл байж байгаа. Тийм амар. Яг тэгээд тийм ч үднээс манай туслан дээр мэдээж хайрын бурхнаа дуулаач гэж найзалсан үсэ. Тэгээд миний бас дараагийн дуулалтаа дуу амьдрал. Тэгээд 3 дахь дуу миний найзуураас хүсэлтэй хариу гэдэг хэсэг юм уу те. Ерөнхийдөө те. Энд чинь гэртээ авчирчаа тэгээд дуртай дуугаа дуулаад байдаг. Нилээн сэргэлэн золоогүй. За найз нь яг үдээ бас хоосон ирээгүй яг би бол яг үзэгчтэй хандаж хэлэхэд энэ хоёр пянцнаас гадна нэг шил Реми Мартини дөндөө бэлэг өгсөн шүү. За тэгээд гоё юм ажаал нөмрөг байхгүй. Яг үдээ онон бот гэсэн байхгүй. Яана салхи малхинд өнөөдөр цагаагаар базахгүй байна. Чи одоо даарчва
Тэр юм нөмрөөрөө та нар октод мөктөд даарчваа гэд Онбат нарийнх чинь тэгсэн баг. Зүгрээ ганхуу чинь амар нар шиг залуу өөрөө гал түлээд өөрөө төөнөө зүгэрстэй асуудалгүйгээд би хэлжсэн юм аа. Тэгээд найзтай одоо өөрийнхөө дээжээ бас би бас мерч 40 жилдээ зориулаад мерч гаргаж байгаа. Тэрэн донд миний хайрын бурхан фянс дахин хэвлэлтэнд орж байгаа. Дээрээс нь эгэл сэтгэл цомгоо тайтгарл гэж нэртэй фянс болгож байгаа. Эгэл сэтгэл бас юу инээмтгийн хүн гэдэг одоо ирж байгаа юм уу? Одоо хэвлүүлж байгаа. Ирэхэд бах та амжуул зарна. Хэдэн фянстай болчихоо. Тэгвэл тэгээд би чинь ерөн бол 3 фянстай л да. За. Тэгээд ерөн нэг одоо яг подуулах мерч байх л да. Гэхдээ ерөн Сарагийн гол мерч бол ерөн өөрийнх нь бүтээл. Би ерөн бол CD фянзыг бол бас яруу тодор яаж хэвлүүлж, яаж бүтээг бичүүлэхтэй тэрийг бол үзүүлсэн байгаа рок попын доо. Тэгээд сурж байгаа бах гэж бодож байна. Би бол ерөн хэвлүүлэх юм бол тэргээ сайн зардаг л юм да. Ерөн тэгэхээр сувенир шиг хадгалаад ирэхгүй л дээ тий. Боломжтой л да тий. Ерөн бол яруу тодор тий би фянзыг их гоё хямдхан заруулах гээд байгаа. Наач нартай ямар гоё пластер вэ тий. Бүр ингэ зөвлөлт юм биш. Энийг би ингээд авчдаг байхгүй юу? Худалдаад авчин тэнггүй заримдаа мартчихингууд ингээд дэлгүр хаахлаар олддгүй ядаргаатай байдаг байхгүй юу? Айгүй ийм пластер авах хэрэгтэй юм байна да 6 сарын 6-нд тэгвэл жижиг тостой гараа өвдөлт зурна шүү дээ одоо гараа өвдөл. Бүх фэнснүүд нь тэнд очино. 6 сарын 6-наас өмнө амжид ирчих юм уу тэр хоёр фэнс чинь? Ирнэ дээ. За. 3 гээл байгаа л да. Тэг яг хоёрын ядаж хоёр нь ирчүүл бас болж байна. Тийм шүү дээ тий. Тэгээ нэг ийм окей энийг хийгээд явах. За хатчиг тий. Энэ аюу гоё фэнс. Вау. Энэ хараа манай хөвтөнгөр тийм байна. Оо nice. шар айраг хамтлагийн супер. Вау. За найстай маш баярлалаа. Дурсах уу. Энийг хоёулангийн Японд ер нь фянзыг биш үү ер нь байгаа юу нэ аналог Япон зүгээр байна уу? премастер хийж байгаа. За. Премастер, ремастер хийж байгаа байхгүй юу? Фянзан зориулсан. Сая өөжгийн маань Германд хэлүүлсэн гэдээсэн. Хаана хэлүүлсэн бэ? Хэвлэхийг бол хаана Хаана хэвлэж хэлүүлж байна? байна? Олон мастеринг чухал байхгүй юу? За. Тэрийг бас айгүй сайн хэрэгтэй. Тэгээд ер нь бол тэгээд фянзыг хэвлүүлээд болж игэл олон хүн хүрэхээр л болцооны үнэтэй зарах. Яг бид нар одоо дээр үеийн хүн гэж хэлэх нь хайшаа тий. Ягаад ч нэг фянз сонссон CD ч юм уу өөр юм сонссноос хамаагүй илүү. Ягаад тэгээд тэрс нүтэнд носталжи юм хөдөлдөг юм уу яадаг юм тийм шүүмтэй. Манай Хөгтөнгөр хамтлаг ерөн Монголын хамаг авиастай улсуудыг багтаасан хамтлаг байдаг ш. Хөгтөнгөр хамтлаг ирнэ штэ. Хөгтөнгөрснээс нэг таад чинь буянж байгаа нэг 2 сар гэлөө хаана гэлээ очиод төвчсөн юм байл л дээ. Ер нь санзаад жил. Тэр аниргүй шивнэ гэдэг чинь хар гэрт гарсан юм. Хар гэргэнэ хөгжмийн зохиолч дууцах байхгүй болохоор хажуудлын гэрт оруулцдаг байхгүй төвччихдэг байхгүй. Тэнгүүт тэнгүүт нь үгүй наа чи тэг олигтой дуу юм уу ч шиг тий ёо бид нар. Одоо яалч гэж байгаахан маань тухайн үед хамгийн гоё хөгжмөнтэй байлаа. Мондөг хөгжим дуртай хүн байлаа. Одоо ч хэвэрэл л мэж байгаахан маань тэгэл. Энэ манай Хөгтөнгөрийн Бадуух менежер буян компанид ажиллаж байсан шүү дээ. Тийм. Бадуух ивент итгэсэн юм. Nice. За. Маш баярлалаа. Тэгээд мэдээж 3 дуу маань ирсэн, төвшөө маань ирсэн байна. Тэгээд хэдүүлээ сайхан 3 дугаар. За энэ удаагийнхаа энэ логийг өндөрлөе. Тэгээд мэдээж найзтай 40 жилийн хойд баяр хүргэе. 6 сарын 6-нд бол тоглолтод нь амжилт хүсье. Нэр яагаад вэ гэхлээр шүү дээ. Ер нь бол үзэгч түмэн бол миний хайрын бурхан байхгүй юу? Миний дууг сонсдог. За энэ тоглолтыг үзээд хайртай хүндээ тоглолтоо хайрын бурхандаа тий гэрийнх нь хайрын бурхан одоо чиний гэргий вэж болно чиний хүүхэд байна тий одоо ээжтэй ч юм аавдаа ч юм хүмүүс ингээд тэгээ би бол зүгээр тэгэж бодсон байхгүй хэрвээ хайрын бурхантай бол таны хажууд хайрын бурхан ч байдаг бол чинь хамгийн хайрладаг хүн ч байдаг бол хайрын бурхандаа бас ингээ хайраа илэрхийлэх боломж бол бас энэ хайрын бурхан тоглолтыг үзээд хамт ингэж гоё цэнгэж жаргаж хайр түгээж те нэгэн үчиг хамт өнгөрөөнө гэдэг бол тэн дээр ганцхан сараа оройжонгоо ингээл соло тоглох биш те тэр чинь манай рок попын сараата уран бүтээлээр амьдралаараа сэтгэл зүрхээрээ холбоотой бүх манай ганцхан рок поп биш үндэсний дуурин классик бүх төрлийн уран бүтээлчд оролцож одоо энэ тоогоороо бол ерөн бол тэгэл ерөн 200 гараал явж байна. Угаасаа одоо том тийм олон уран бүтээлчд оролцсон. Тэгэхээр ерөн ийм тоглолт бол 4 сарын одоо 2019 оны 1 доноос хойш бол ерөн бараг болоогүй баха гэж би бодож байна. Анхных бол айгүй гоё байсан 1 доногтой бас супер. Тэгээд супер байсан. Яг тэр шиг болох байх гэж би бодож байна. Тэгээд урьж байна. Сонирхолтой байна.
Намрыг би яаж өнөөхөр нандинсан гэвэ бүхий додраад тэр хачууд минь задгаа дуулах алд юм байна те. 1 2 3 4 Тэр өдрийн дурсад мэн намрын навчис сэтгэлснээ Шамбай гигүлэ мэлтийн хайр сэтгэлээ халуун элчин хайр хамартан чаргахтаа хамт амьдрах ерөөлгүйгээ харин хоёулаа мэдсэнгүй тэр намрын дурсад мэ чиний царай сэтгэл дургаан тэр тэгээс үл хаяараа намайг чамайг гэрэлтүүлнэ Come on everybody хай сэтгэлийг халуун элчи хар хамаатан чаргахтаа хамт амьдрах ерөөлгүйгээ харин хоёулаа мэдсэнгүй хайр сэтгэлийн халуун элчин хар хамаатан чаргахтаа хамт амьдрах ерөөлгүйгээ харин хоёулаа мэдсэнгүй За, браво, браво, браво. Миний дамгиг мэн сонсонч сойрхно За браво хөгжимчтэй октоосаа баярлалаа. Вау. За их баярлалаа. За баярлалаа. Амфитеатр